Тэгэхээр яг санхүүгийн мэргэжлийн хамгийн гол барьж явах ёстой нэг үнэт зүйл бол ёс зүй. Ёс зүйгээр энэ санхүүгийн мэргэжлийг эзэмшиж болохгүй л да. Ягаад гэхээр санхүүгийн мэргэжил хэвчлэн зөвхөн өөрийн мөнгө биш, бусдын мөнгө, нийтийн мөнгийг эхлэн захиран зарцуулах эрх бодлогууд нь тэнд явж идэг учраас ёс зүйдээр суурилдаг. За би их хурлын гишүүн болохоос өмнө Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн ерөнхийлөгчээр ажиллаж байсан. Ер нь одоо мэргэжлийн нэгтлэн бодогч болох ч юм уу, эсвэл одоо энэ санхүүгийн мэргэжлийн зэрэг авахад заавал ёс зүйн шалгуур өгдөг, шалгалт өгдөг. За ингэж үежиж энэ санхүүгийн буюу одоо нийтийн мөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах одоо эрхийг олж авдаг гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо эн чинь бол хүний төлөвшил, мөнгөтэй харьцах бодлого, хоёрдугаарт нийтийн мөнгөнд ёс зүйтэй хандах буюу тийм зарчим суурилсан байж иж одоо энэ мэргэжлийг эзэмших эрх авч явж байгаа. Бид нар бол энэ боловсролын тогтолцоон дээр бас энэ төлөвшлийн асуудлыг, ёс зүй суртахууны асуудлыг, итгэл үнэмшлийн асуудлыг ингэж зайлшгүй шинжлэх шаардлагатай байгаа. Бид чинь бас нөгөө боловсролынхон тогтолцоон дээр хэтэрхий академик тал руугаа ингээ хандсан. Тэгэхээр нөгөө хүүхдийн төлөвшил одоо тэгээд нөгөө төвлөрөх асуудал гэдэг юм боловсролын хөтөлбөртөө зайлшгүй асуудалтай. Мэргэжлийн хувьд бол энэ ёс зүй зайлшгүй шударга усыг шаардна. Ялангуяа одоо энэ төрийн эрх мэдэл шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс бол одоо ёс зүйн эрэм дараалал, ач холбогдлын эрэм дараалал гэдэг зүйлийг их ойлгох ёстой. Нийтийн төлөө зүтгэн нийтийн одоо эрх ашигын төлөө явж байгаа хүн бол зайлшгүй шударга усыг зарчмаар баримталж ажиллах ёстой. Энэ бол нэг талдаа боловсрол, нөгөө талдаа төлөвшил юм.